Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрийг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Австралийн тэнгэр өнөөдөртөө жоохон бүрэн хэвэн Сидней хотод. Гэхдээ бид Сидней хотын шинэ өмнөд мужийн сургуулийн оюутантай уулзах гэж байгаа. Тэгээ энэ оюутны нэг нь энд ойрхон одоо байранд байдаг юм байна. Мэдээж оюутнууд бол байранд байна. Янз бүрийн газар айлтч гэсэн байдаг юм байна. Гэхдээ энд байгаа оюутан бол тусгай юм байртай байгаа юм байна. Тэгээ энэ оюутныг гадаа нь хүлээж агаад бид нар юу хүсч, ямар зүйлийг сонсохыг хүсэж байна. Энэ болгоны чинь би өөрийнхөө биеэр мэдэрч байгаа мэт асууж энэ бүхний тод татгалыг хийнэ. Эрхэм үзэгчдээ нэвтрүүлэг үргэлжилж байна. Таарсан өглөөний мэнд сайхан гоё өглөө байна. За. Тийм бүрхэг. Чинь ингээ өглөө тосч байгаа өчигдөр нөгөө гэрээ чинь мэдсэн орч. За сайн байцгаана уу. Намайг Батмунхийн эндэн дээр ч гэдэг. Би Австрали хотод одоогоос нэг жилийн өмнө одоо ирээд энд Австралийн шинэ өмнөд мужийн New South Wales одоо UNSW гэдэг их сургуульд пост градуэйт гэдэг. Тэгээ энэ болохоор магистр, бакалавр биш. Яг төгссөн өөрийн мэрэгжлийн гүнзгийрүүлэх гэсэн, өөрийгөө жоохон нээх гэсэн, хөгжүүлэх гэсэн яг ямар юм руугаа мэрэгшүүлэх гэсэн одоо сургалтанд суугаад 6 сар хамрагдаад сая төгсөөд бүх сургуулаа амжилттай төгсөөд одоо дуусч байна. Тэгээд ер нь австралчуудын хувьд ер нь бол ажлын цаг бол нэг 8 цаг байдаг. Ер нь ажил бол ер нь эрт эхэлдэг. Өглөө ер нь 4 цаг 30 минутаас 5 цаг 6 цагийн хооронд ер нь тренер зөндөө хүмүүс дандаа барилгын ажил бол ер нь 7-оос эхэлнэ. Офисын ажлууд нэг өглөө 9 цагаас эхэлдэг. Биднээс энэ хойно харагдж байгаа энэ бол саяхан нэг 3 сарын өмнө эхлээд энэ том барилга байсан. Барилгыг нураагаад одоо буцаагаад энэ дээр ингээд барилга барих гад бүгднгийн нураагаад одоо энэ дайлан харвей гэдэг одоо энэ биднээсийн жуулчид ер нь хүмүүсийн үздэг тийм том цогцлбор бий болгож барих гад Австралийн бас нэг том одоо барилгын компани ажиллаж байгаа. Ер нь цагийг бол ер нь их баримталдаг. Яг тэдэн цагт бол тэдэн цаг ер нь ажил таслан явна гэхгүй ер нь хариуцлага өндөртэй л дээ Австрали бол. Австралид сурахын тулд заавал дээд сургуулийн диплом үзүүлэх бус харин мэрэгжлийн сургалтанд хамрагдсан байх, ажлын туршлагатай байх нь гол үзүүлэлт мэт харагдсан. Энэ талаар. Тийм зөвлөдөө одоо энэ би бол яг магистр төгсөе гэхээр магистрийн хувьд бол их төлбөртэй. Доор хаяж жилийн төлбөр нь $36,000 байдаг. Манай сургууль бол бакалавр бол ер нь амар үнэтэй. Бид тийм магистр бол би заавал жил хагасаас 2 жил яв сурна. Айх их цаг хугацаа тэрний хооронд би хүмүүстэй зөвлөдөөд ярьж агаад магистраас өөр
би яг ингээд Монголд ингээд эзэмсэн юм яг эдний техник технологи одоо тэр сургалтын орчинд нь яг юуг хөгжүүлээд илүү хөгжүүлчихэд болох юм байна гэдгийг би нэлээд удаан хугацаанд судлаад тэгээ намайг яг энэ сургуульд анх хөтөлж оруулсан хүн байна. Одоо Мөнх Сүрэн багш гээд одоо манай нэг багш байдаг. Монголд байдаг. Энэ UNSW сургуулийг урд нь төгсөжсэн уул уурхайн чиглэлээр тэр болохоор ийм курс байд юм аа. Чи энэ курсээ сурчвал яад юм бэ? Курсээ сураад яг өөрийгөө чи урд нь би Монголд уул уурхайн ашиглалтын инженерээр төгссөн. Одоо би болохоор яг нэг гүний уурхай гэж юу юм бэ? Австралийн энэ систем яаж явд юм бэ гэсэн одоо тийм курсыг өөрөө сонгоод хайж олоод тэгээ би одоо энэ курс дээр явсан. Энэ сургуулийнхаа журмаар би бас нэлээд хэдэн уурхаагаар очиж үзсэн, танилцсан, уурхаад очиж үзсэн. Тэгээд яг уурхааг яаж явуулдیں, яаж төгсдیں, ер нь агааржуулалт гэж ямар чухал байдیں гэсэн яг чиглэлээс нь ер нь яг өөрийгөө жоохон мэрэгшүүлж төгссөн. Доржоо гэдэг энэ залуу Монгол бахархал нэвтрүүлгийн уран бүтээлчтэй хамтран олон хотоор орж уурхайд ажиллаж буй залуучууд болон оршин суугаа Монгол залуучуудтай уулзахад тэд чиний нүдээр харахад ямар сэтгэгдэл төрж юу бодогдож байна? Одоо яг миний нүдээр бол маш олон төрлийн өнцөг харагдчихсан л да. Зарим нэг нь амьдралаа аваад биеэ даацсан, өөрийн гэр орон, үр хүүхд бүх юмаа авчирсан, ажил төрөл хийцэн. Зарим нэг нь бол зөвхөн энд ирсэн зорилгоо биелүүлээд хөлөө олж ядж байгаа. Зарим нэг нь болохоор зөвхөн сурья, би Монголдо очиод эхийг бүтээе, эхийг хийе гэсэн. Ер нь уул уурхай энд ер нь ажилд ороод ер нь ажил хийхэд хүн болгонд боломж нээлттэй. Ер нь Монгол залуучууд бол ер нь хүмүүс оюунаараа потенциалаар бол хинээч доор орохгүй. Гол нь бол биднээс их холбдог ямар нэтворкөө үүсэх үү, бэкграундаа өөрийнхөө эргэн тойрон ямар байх уу, хаана ямар төрлийн мэдээллийг авах уу, хаана хинтээ туслах уу гэдэг байдаг. Ер нь Австралийн бүх хотуудаар миний хувьд бол Мельбурн, Брисбен, Гост нэлээд хэдэн хотуудаар явсан. Тэгээд аялаад явж үзлээ л дээ одоо энэ шугамар. Тэгэхэд бол тэнд бол тийм энэ одоо нэвтрүүлгийн шугамар, нэвтрүүлгийн хүмүүстэй ингээд цог би бол ад завшаан тохиолдоод бас нэг 10 хэдэн хоног цог аялаад явлаа. Тэгээд би нэвтрүүлгийн шугамар явхад бол ер нь тэнд бол залуучуудын би яг ямар төрлийн яг санааг хилээд байна гэвэл залуучууд бүгдээрээ л Монголдо очие. Монголдо очие, сурсан мэдсэн энэ зүйлээ ашиглая. Эднээс бол Монголдо очдгоо маа гэхэд яг өөрийнхөө сурж байгаа сургууль, өөрийнхөө ажиллаж байгаа ажилдаа хинээч доор орохгүй ажиллаад чадна. Гэхдээ яг биднээс Монголдо очие гэсэн яг бүх төрлийн санааг л илэрхийлээд байлаа залуучуудын нүд бол. Тэгэхээр Австрали руу зорж буй залуучуудаа ямар зөвлөгөө өгмөр вэ? Ер нь Австрали бол ерөнхийдөө өндөртэй газар нэгдүгээрт, хоёрдугаарт бол яг ямар төрлийн мэрэгчлэр өөрийгөө ахиулмаар байна, ямар төрлийн заавал ихтэй сургууль, магистр, бакалавр хамгаалах гэж Австралид ирээд байхгүй. Тодорхой хэмжээний Монголд хэлний мэдлэгээ дээшлүүлээд хэлнийхээ өөрийнхөө төвшин IELTS-ийн оноо юм уу, өөрийнхөө хэлээ гайгүй болгочоод яг ямар төрлийн салбар руу би Монголдо ч юм уу ирээдүйдээ би ажиллахаар байна гэдгийг судалж агаад заавал тийм урт удаан хугацааны биш богино хэмжээний курс, мэрэгшүүлэх техник технологийн коллежууд маш их байдаг. Эднээсээ сонгоод ирэх юм бол ер нь өөрснийхөө энэ барууны системтэй холбоод ер нь өөрийгөө хөгжүүлж чадна. Миний хувьд бол ер нь ямар байгууллагаар эйжент хийх үү, ямар байгууллагаар хандах уу, ямар хүмүүстэй одоо мэдээлэл солилцох уу гэдэг л одоо чухал. Австралид бол ер нь тийм амар хэцүү бол газар биш. Ер нь боломжийн сайхан. Монгол бахархал нэвтрүүлгийн уран бүтээлчтэй хамтран явж уран бүтээлд өрөвч явах хугацаанд ер нь юу бодогдож ив? Одоо энэ бахархал болохоор яг Монголд үнэхээр бахархал болж чадах үйс одоо оюунаараа, мэдлэгээрээ, бүх зүйлээрээ тэр хүмүүстэй цуг явдаг. Энэ хүмүүсийг тодорхой хэмжээнд мэдээллийн салбар гэдэг бол маш их хүчтэй. Мэдээллийн салбар зөв талаас нь энэ хүмүүсийн мэдээллийг аваад буцаагаад маш олон хүнд мэдээлж ийна, засчихна гэдэг бол ер нь Монголд ийм хүмүүс байна, оюуны цар хүрээ байна, дэлхийд ер нь танигдсан хүмүүс байна. Дэлхийд ингээд өөрийгөө танигдаад Монголдоо ингэж явна гэдэг бол ер нь их үнэхээр бахархал. Тэр үгийг бол бахархал гэдэг үгийг бол миний хувьд бол тайлж хэлэхээр яг үг орохгүй байна. Миний хувьд бол ер нь сэтгэл бол амар хангалуун байна. Тэгэд олон үзэгчид хүмүүс энийг үзээд өөрийгөө бас тэр болохгүй залуучууд нь зориглоосоо тэмүүлээсээ залуучууд нь бас тэр бахархал болох хүн лөө илүү алхаасаа л гэж одоо уриалж хэлж байна да. Доржоо гэдэг энэ залуу Монгол бахархал нэвтрүүлгийн уран бүтээлчтэй хамтран олон хотуудаар явлаа. Бид уул уурхайн сургууль сурч байгаа болон ажиллаж амьдарч байгаа олон залуучуудтай уулзч учирлаа. Тэгэхээр энэ залуучуудыг харахад чиний нүдээр
юу бодогдож, юу харагдаж байв? Одоо ийм сургалтууд болохоор яг би бакалаврд Монголд сураад би яг нэг төрлийн мэрэгшүүл сурах гэхээр Монголд яг тэрийгэ 100% заадаггүй. Нийтэд нь ер нь заачдаг аахгүй бакалавр, магистрийнхаа. Энэ болохоор яг би агааржуулалт бол зөвхөн агааржуулалтынхаа л сургалтанд явдаг. 3 сар, 6 сарынхаа хугацаанд яваад яг нэг юмыг бакалаврын дараа өөрийгөө мэрэгшүүлдэг л сургалт. Зөвхөн нэгхэн юм дээр тийм олон одоо магистр, бакалавр шиг олон юм үзэхгүй би ганц л юмыг үздэг. Имч гэхэд нарийн мэрэгжлийн эмчийнхаа ухаанда тэр мис заслыгаа зүгээр одоо ойдлыг л хийх юмгаа сурдаг. Тэр бос юмаа сурахгүй. Яг энэ мэрэгшүүлэх юм дээр болохоор Австрали барууны энэ технологи сургалтууд ер нь амар сайн. Тэгээс бүх юмыг жигд биш. Нэг л юмыг би барьж авах гээд Монголд бол залуучууд ч юм уу хүмүүст бол амар олон юмыг сурдаг. Надад бол яг нэг л юм дутуу байсан. Би яг тэр юмгаа энэ сургалт юм уу суугаад тодорхой хэмжээнд өөрийгөө хөгжүүлээд олж авсан гэдэгтээ би 100% итгэлтэй байна. Хүн нэг имийг сайн чаддаг байх хэрэгтэй. Тэгээс шилэгдмэл төгс хүн бол бүх имийг чаддаг гэж монголчууд ойлголт байдаг. Баруунд болохоор хүн нэг л имийг хийдэг. Нэг л имийгээ сайн сур. Тэгээд нэг имийгээ сурахын тулд би эхлээд яагаад энэ одоо ихтэй сургууль, бакалавр би магистр сонгоогүй зүгээр ийм курс сонгосон юм бэ? Яагаад ийм жижиг юм сонгосон юм бэ гэдээ надаас хүмүүс асууж байсан. Тэгээд би бол урд нь яагаад гэвэл гадаадуудтай нэлээд удаан ажиллаж байсан австралчуудтай Монголд эднээс болохоор яг нэг л төрлийн имийг чаддаг. Чи яг энэ имийг л чи оргилд нь хүртэл сурчих. Тэгээд чи амьдралынхаа хугацаанд чи энийг хөгжүүлээд цаашаа явуулж болно гэд олон хүн надад энэ зөв мэдээллийг өгсөн. Тэгээд би ер нь заавал би магистр, бакалавр сонгохгүйгээр би зүгээр л юм курс сонгочиход болох юм байна гэж бодоод би энэ курс сонгосон. Энэ курс маань төлбөр нь ч гэсэн хямдхан. Нэг 3600-аас 5500 долларын хооронд байдаг. 6 сарынх нь төлбөр нь. Тэгээ би өөрийнхөө санхүү, мөнгө, тэгээ яг өөрийнхөө сонирхсан зүйлдээ сурсан болохоор би илүү их ойлгож сурсан. Доржоогийн хойштын зорилго. Байлгүй яг одоо би энэ сургалтаа төгсчлөө. Одоо би ахаад нэг өөрийгөө нэг хүн босон хойно шунаал давраал би нэг ахаад нэг өөр нэг төрлөөр өөрийгөө жоохон сурчхийнсан хөгжүүлчихсэн гэдээ би одоо нэг сургалтанд явж байгаа. Тэгээ энэ маань удахгүй төгсөөд тэгээ би буцаад Монголдо очиод их нутагтаа очиод бус залуучууд хүмүүстэйгээ цуг ажиллаад бас нэг баруунд мэрэгжил дээшлүүлсэн. Тэгээд энд зөндөө олон мундаг залуучууд байгаа. Монголд ч гэсэн зөндөө залуучууд байгаа. Энэ нийттэйгээ нийлээд Монголдо сайхан амьдрий гэсэн л би одоо ирмэлцэл байдаг да. Тэгэхээр энд сурахын тулд хэлний төвшнгөө яаж ахиулсан бэ? Зөв. Би бол анх Монголд нэлээд хэдэн жил англи үзсэн. Тэгээд үзээд тодорхой хэмжээнд ихтэй хэл бол ер нь хэцүү. Яг миний унган төрлөх хэл болохоор энэ дээрээ дахиж би хэлний курстаас суусан. Хэлний курс суугаад явж байгаа хажуугаар би энэ сургалтаа өөрөө төлбөрийн төлөөд бүклээд тэгээ би энэ сургалтандаа явсан. Ер нь хэлийг орчинд нь нэр сурыг, энд нь нэр сурыг гэж залуучууд хүн болгон янз янз ярьдаг л да. Өөрөө л хичээх хэрэгтэй хэлийг бол би Монголдо хуучин гадаадуудтай нэлээд олон жил цуг ажиллаж байсан, их олон сургалтанд явж байсан. Тэгээ бас тодорхой хэмжээний өөрөө ойлгоод өөрийгөө гарах чадхуйс болж байсан. Хэл бол ер нь хэцүү. Бичгэн англи хэл, ярианы англи хэл, хүнтэй ойлголцох англи хэл, бизнесийн англи хэл, англи хэл өөрөө маш их олон. Одоо би энэ сургууль сурж байгаа урд нь уулуурхайн салбарт Монголд ажиллаж байсан. Уулуурхайн салбарт ажиллаж нэг жоохон өгнүүд маань надад сургалтанд суухад энд байхад бол нэлээд их тус төхөн болж байгаа. Чиний амьдарч буй Сидней хот бусад хотуудаас юугаараа ялгаатай байна? Үүний дотроос Улаанбаатар хотоос юугаараа ялгаатай байна? Сидней бол ер нь маш их хүнтэй. Ер нь хүмүүсийн хувьд бөөгнөрл ихтэй, олон улсын иргэд амьдардаг. Бусад хотуудад бол яг жуулчин, аял жуулчлал, уул уурхай, банк, санхүү янз янзын чиглэлээр хөгжсөн улс хотууд байдсан байна л да. Австралийн хувьд ер нь Сидней болохоор миний зүгээр өнгөцсөн хэлэхэд бол монголчууд их байдаг, бие бинийгээ их татдаг, дэмждэг. Ухаандаа жишээ авахад сурхайгаа хажуугаар ажил төрөл байхад Сиднейд бол ажил олох ч юм уу, буцаагаад амьдрах, одоо энэ хотын гой сайхан орчин бүх юмтай танилцаад өөрийгөө хөгжүүлэхэд бол Сиднейд бол ер нь боломж олцоо бүх төрлийн юм байдаг. Бусад хотуудын хувьд бол ер нь жоохон хаалттай, ер нь жоохон яг хар үгээр Азууд, ер нь өөр хүмүүст жоохон австралчууд өөрснөө жоохон үндэсгэг одоо юу гэдэг ч юм те, одоо жоохон тийм удаан байж хүнтэй нөхөрлөдөг. Сиднейд бол хамаагүй. Зөвөр өнөөдөр нэг тэрэнд цуугаад өнөөдөр нэг дэлгүүрт ороод юмд ороод ярихад бол хүн болгон их зөвшөөрсөн нээлттэй ер нь их хот санагддаг. За ингээд хатуу амт салбараа
Тийм тэгээд намайг ийшээ явхад одоо их тус дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс болон Австрали хотод ирж суралцаж өөрийгөө ингээ хөгжүүлэхэд дэмжсэн бүх хүмүүс, ах トゥ хамаатан садан ойр дотны бүх хүмүүстэй, намайг таньж мэддэг бүх хүмүүстэй тэгээд удахгүй Монголдо очино. Тэгээд ихийг сураад тодорхой хэмжээнд өөрийнхөө би нүдийг тайлаад их зүйлийг их том оюуны том бэлэгтэй очноо. Тэгээд удахгүй очноо. Тэгээд та бүгд минь эрүүл мэнд сайн сайхан сууж байгаарай гэж хэлээ да. Манай сургууль эндээс нэг 10 минут явах газар байдаг. Тэгээд манай сургуульд бол их олон чиглэлийн автобус явдаг, баасаар ер нь явдаг. Тэрэн болохоор манай сургууль дээр очтгоо. Тэгээд манай гэрийн хажуунаас одоо энэ Централ гэдэг бизнесийн зогсож байгаа газрын хажууд том стейшн байгаа. Энэ стейшнээс автобусын зугаал явчихна ерөөсөө. Энд мэрэгжлийн сургалтыг мэрэгшүүлдгээр онцлог юм. Энд мэрэгжлийн сургалтыг мэрэгшүүлдгээр онцлог юм уу гэж харагдсан. Энэ талаар шинээр ирсэн оюутан хүмүүсийн болохоор эхлээд тодорхой хэмжээний шинэ хүмүүст нэг зааварчлах, чиглэлийн нөх нэг туслах хүн хэрэгтэй. Миний бодлоор бол ирээд яаж автобусныхаа тегтийг авах уу, тренийхаа тегтийг авах уу, хаашаа би явах уу, хаанаас би идэж уух юм аавал хямдхан байдгүй, одоо би хаана одоо амьдрал надад бага зардалтай байдгүй, хаана ямар гадаадад хүмүүстэй амьдрах уу гэд шинэ ирсэн хүмүүсийн хувьд маш их олон төрлийн асуудал, проблемууд гардаг. Тэгээд ер нь Сиднейд ирсэн оюутнуудын хувьд бол тийм асуудал их гардаггүй баха. Яаж игээд урд нь интернет, фэйсбүүкээр олон хүмүүстэй харьцдаг, олон хүмүүстэй ярьж байгаад ер нь их одоо холбогдоод бүх мэдээллийг солилцож авдаг. За одоо бидний нүдэн дээр энэ ер нь барилгын суур болон бейсментийн ажил явагдаж байна. Энд бол барилга дээр бол маш олон төрлийн контрактор компаниуд ажиллаж байгаа. Яг нэг юм ин хариуцаад дагнаад авсан. Зөвхөн конкрет хийдэг, газар шороо одоо тэр төмөр 10-тоор homework одоо тэгээд энд ер нь яг нэг компани бол тэр төрлийн юмар хийчихэд гэрээгээр хийдэг. Одоо биднээс яг энэ нүдэн дээр харагдаад байгаа болохоор ер нь бүхэл компани зэрэг одоохондоо барилгын суурин дээр ажиллаж байгаа шиг байна. Газар шорооны ажил, тэгээд энэ инженерүүд, инженерийн баг тэр цаана одоо том миксер зогссон. Энэ болохоор ер нь доод зогсолтын ажлууд, энэ нэгэн каранууд болохоор ер нь барилга дээр хэрэгтэй юм. Ер нь яг барилга эхлэхийн өмнө эднийх Австрали болохоор бүх юмаа бэлтгэдэг. Айл контрактор компаниуд хизээн ажиллах уу, хизээн айл контрактор нь дуусаад дараагийн контрактор орж ирэх үү гэд маш өөрөө их зохион байгуулалт менежментийн том баг ажилладаг. Энэ нэг хан шиг юм юу вэ? За одоо энэ хан болохоор ер нь зогцсон юм бэлэг ханнуудыг авчираад зогцчихдаг. Одоо энэ хоёр талын ханныхаа өөрөө энэ хивээ зогцож байна одоогийн байдлаар. Энэ хивнүүдээ зогцчаад дээрээс нь одоо энэ миксер помп машинаар дотор нь хан хийчихээд бүх юм нь ерөөсөө бэлэн юмнуудыг авчирч хийдэг. Энэ тэмдгүү ингээд ухаад цоолоод байх юм байхгүй. Яг л хэрэгтэй болгоноос цоолж байна. Тийм одоо тэр энд ерөөсөө тийм барилгын ажил явж байгаа гэж энэ зам мамаар янз янзын шороо юм ассан, цемент ассан, янз янзын юм хаасан тийм юм байхгүй. Ерөөсөө хүн харахад бол ажил хийж байгааг нь мэдхгүй. Яг хийсэн işээ маш цэвэрхэн одоо яг өөрийнхөө хариуцсан юмыг цэвэрхэн стратуудтай хийдэг. Энэ барилгын хангалтууд хамгийн чухал байна. Хүмүүсийн одоо аюулгүй байх юм. Тий. Одоо энэ хаас байгаа энэ газруудын энээр бол одоогийн энэ хаасан дээр бол ямар ч хүн явган хүний замгүй байна. Өөр ер нь барилга дээр бол явган хүн явах замынхаа доор нь хаас гэдэг тусдаа компаниуд байдаг л да. Тэр компаниуд ирээд хичнээн хүнд юм хүний дээрээс унах тийм аюул байхгүй. Одоо тэр дээшээ авирж гардаг скаффолд гэж ярьдаг одоо шатнуудын хийдэг компани бол ер нь 100% найдвартай дандаа мэрэгжлийн хүмүүс хийдэг. Тэгээд хүний дээрээс юм унцлаа гэсэн тохиолдол ер нь Австралид ер нь баг гарч байгаагүй. Тэгээд хаасуудыг болохоор ер нь яг тийм зориултын яг барилга явуулсан зориултын тийм бетонын одоо тэр төмөр хааст авчир тавиад тэр хаастаа одоо барилга дууссан байж байгаа л дуусгаан тэр хаастаа аваад явчихдаг ерөөсөө. Монголчуудын энэ яг энэ барилга дээр ажиллах юм уу? Монголчууд ер нь бас барилга дээр ажиллаж байна гэх тэр нь ямар ажил вэ? Тэгээ одоо ер нь монголчууд байгаа. Ер нь монголчууд нэг үеэ бодоод ер нь мэрэгчсэнтэй гагнуур хийдэг монголчууд гээд гагнуурын тусдаа компанийн супервайзер хийдэг. Ер нь энэ стил төмөр зангиддаг барилгын ер нь бүх ажил дээр ямар төрлийн контрактор байна ажилладаг. Яг Австралийн ер нь толгой том компаниудад бол
ер нь монголчууд нэг ажилтгүй те том компаниудад ер нь дандаа австралчууд өөрөөснөө ер нь Озенер гэж хэлдэг ер нь австралчууд ажилладаг. Ер нь барилгын яг контрактор хийдэг өөр жоохон жижиг те бас нэлээд гайгүй компаниуд монголчууд ер нь бүх төрлийн ажлыг хийдэг. Ингээд барилга ерөөсөө яг нэгтэй жаягтай байж ич энэ барилга зөв зөвтэй яг стандарт байх нь тийм ээ. Тэгээ энэ барилга дээр одоо нэг аюулгүй ажиллагааны ажилтны safety map-ийг учир зүггүйгээд авахгүй яг өөрснөө нь ухамсар байгаа даа энэ хүмүүс маш олон төрлийн сургалтанд суугаад сертификат аваад яг барилга дээр бол тэр малгайгаа өмсөх ёстой, бэлэтэй ажиллах ёстой, ингэх ёстой. Тэр хүн тэр төрлийн ажиллаа хийдэг юм чинь ер нь бүх юм дэг заягийнхаа дагуу явна. Тэрнээс хэн дураараа нэг хүн өнөөдөр бүүж ирээд машиныг бариад хөдлөгчгүй хэн дураараа хүн хаа хамаагүй ажил хийхгүй яг өөрийнхөө ноогдсон ажлыг л хийн тэгээд болоо. За баярлалаа. За. Энэ түнэд болохоор зарим нэг нь их үнэтэй, хит үнэтэй, зарим нь яг дундаж хэмжээний үнэтэй байх юм. Бирэг ихтэй манай Монголд нэг аимшиг нь одоо хэдийн чандад байгаа үннүүд, хоол, хүнс, хэрэглээний үнийг Монголдо яг тэр хэмжээгээр нь авчираад байдаг. Энэ бол хамгийн амар тоо. Яг тэгвэл 350, 500 төгрөгийн цалинтай байж 3 сая 500 төгрөгийн одоо хэрэглэх гээд ерөөсөө тэр улс их орнд маш их мөнгөний долларын цалинтай шүү гэдэг ойлголт байхгүй. Тэрийг зөвхөн Монголда тэр чигээр нь хэрэглэх гээд энэ хоёр их одоо аимшигтай санагддаг юм аа. Чиний бодлоор? Тий, аргагүй зөвлөлтөө одоо энэ биднээс энэ зогсож байгаа энэ зам эднийх болохоор энэ замаа тавихтаа ер нь бүх юмыг яг 100% найдвартай бүх юмыг тавьдаг. Тэр хэрэглээний хувьд бүх юмыг болохоор энэ Австрал маань өөрөө болохоор ер нь битүү усаар хүрээлэгдсэн орн. Эндээ юм үйлдвэрлэж цааш нь гаргая явуул гэхээр нэг зарах одоо ашиг байхгүй. Гаднаас ер нь юм аваад зарах юм бол энэ устай ер нь ашигтай. Энэ улсын хувьд болохоор өөрснөө хийсэн энэ олон байгууллагууд олон хийж байгаа энэ ер нь одоо бүтээн байгуулалтууд. Тийм, бүтээн байгуулалтуудаар ер нь явдаг. Австрал маань өөрөө бол тийм их өөрөө одоо үйлдвэрлэгч орн гэхэд бол биш. Ер нь Австралийн өөрийнх нь брэнд, өөрийнх нь хийдэг юм бол ер нь ховрхон. Уурлахын салбар бол үнэхээр их баян нөөцтэй, агуу их мундаг улс. Тэгээд энэ улс маань өөрөө их баян улс болохоор зам харилцаа ер нь дэлхийн ер нь стандартыг дагуулсан бүх юмыг хийдэг. Монголын хувьд болохоор энэ Австрал шиг ингээд зам ч юм уу бүх юмыг хийж болно та. Гэхдээ ер нь эрсдэл ихтэй хүүтэн, халуун, дулаан, байгалийн эрсдэс, уур амьсгалтай нөхцөл тэгээд энэ гадны имийг копиж тавих нь ер нь хэцүү. Яг ямар төрлийн имийг тавих вэ? Биднээсээ одоо энэ зогсож байгаа энэ зам маань ер нь бүх зам ер нь тоолтой. Энэ тоол маань ямар учиртай вэ гэхээр энэ замаар нэвтэрж байгаа машин болгонд тодорхой хэмжээний мөнгө авч чаддаг. Энэ 10 жил ч юм уу 15 жилийн хугацаанд ч юм уу энэ мөнгөөрөө замынхаа засвар, замыгаа ихэд нэг том компани барьждаг. Тэр барьсан компани энэ барьсан замаараа машин явуулаад явуулсан машинаасаа тэр мөнгөө авч зам барьсан мөнгөө гаргаж авдаг. Харин систем нь өөрөлдөө Монгол шиг май гэж мөнгөний өгчөөд тодорхой хэмжээнд мөнгөний бол тендерээрээ өгнө. Тэгтээ засгийн газартайгаа бүх юм гэрээнийхээ дагуу явдаг. Гэхдээ энэ дээр би түрүү үнэлгээ яриад байна л да. Манай монголчууд ч одоо хамгийн их нэг за яг хоо тэр уул уурхадаа 2-3 сая авдаг юм байгаа. Яг хоттой төвлөрөөд хөдөө орон нутаг төвлөрөөд хамгийн их нэг 800 мянга авдаг шүү дээ. Тэгэхээр Австралид бол нэг сарда 4-5-6 сая төгрөг одоо доллар авч байгаа. Яг үүнтэй зэрэгцүүлж манайх хэрэглээгээ хэрэглэх гээд байдаг байхгүй юу? Энэ нь бол үнэхээр хэцүү. Зөвхөн ард түмэнд хамгийн их аимшигтайгаар тусч байгаа юм байдаг. Энд ямар байна? Энэ хоёрын зөрүүг бол заавал тэгж жишгэж болохгүй шүү дээ. Тийм зөвлөлтөө одоо Австралид болохоор ер нь нэг 7 хоногийн за дундад цалин болохоор 7 хоногийн $1000 энэ Австрали доллараар $1000 сарын 4,000. Монголд болохоор өөрөө чинь сайн хэлдэг сарын 800 мянган төгрөгч одоо Австрали доллараар сарын $400 юм уу да. Сарын $400 Монголд авдаг хүн Австралид хэрэглэж байгаа энэ хүнийхтэй адилхан юм авах гэдэг. Энэ болохоор ер нь амар их эрсдэлтэй. Энийг бол хүмүүс бол энэ хэрэглээг ер нь монголчууд болохоор ер нь тултал нэр. Энд бол тийм үнэтэй ганган машин, гоё сайхан юм ундаггүй.
өөрснийхөө амьдралд яг хэрэгцээтэй машин бол лизингээр авчдаг. Тэгээд тэрийг ундаг. Монголтой одоо адилхан Австралид бол тийм өндөр хэрэглээ гэж одоо ярихаар байхгүй л дээ. Үнэтэй тэр ланд маанд одоо тэр Хаммер Jeep мип бол энд ундаггүй. А үнэхээр гоё яг дэлхийн брэнд машин байх нь байдаг. Үнэхээр яг өөр баян яг хүмүүс 2 3 машиныг ер нь хэрэглээ гэж ундаг. Бүх хувцас хонор юмыг хэрэглээ гэдэг. Тийм гоё сайхан юмыг бол хэрэгэлдэггүй л дээ. Монголчууд бол ер нь тусалсан юмыг ер нь гоё сайхан үнэтэй гар утас үнэтэй одоо компьютер хувцас хонор хэрэгэлдэг. Энэ бол амар эрсдэлтэй өөрлөлтөө систем нөрөө. Тэгэхээр ард иргэд бол ямар амьдарч байгаа вэ? Одоо зарим нэг ихэд бүр 7 буудлаад ер нь гэр хороолт бол нэг талхыг 4 хувааж одоо авчихсан шүү дээ. Энэ бол гашуун хамгийн их орны хамгийн гашуун зүйл. Тэгэхээр яг бусд нь энэ хүмүүсээ чирээд ийм байдалд оруулаад авах шиг сэтгэл өвдөд байдаг байхгүй юу? Тийм зөвлөдөө одоо ер нь өдрөөс өдөрт ер нь гэхдээ яг Монголд Австралид ер нь эдийн засгийн хямралд ер нь аль болох бага өртдөггүй улс л да. Ер нь бүх хямрал болоход энд их төрийн засгийн хүмүүс одоо өөрсдийн засгийн газар хүмүүс бол их алсыг харж төлөвлөгөө бүх юма хийдэг, ард иргэдтэй хандсан чиглэсэн юм маш их. Монголын хувьд болохоор ер нь өдрөөс өдөрт амьдрал баян ядуугийн ялгаа асар их гарч байгаа. Энийг телевиз мэдээлэл араадуу бүх вебсайт интернетээс олж уншиж байгаа л да. Ер нь нэг талхыг олон хувааж идэг үнэнлээ ер нь. Одоо ингээд биднээс энэ Австрали улсын Брисбен хотоос машин ирээдэлж аваад 3 хоног 5 хоног ирээдээ одоо ажиллаа хийгээд дуусаад машинаа буцаагаад өгөх гэж байна. Машинаа буцаагаад өгөхөд машинаа цэвэрхэн анх авсан шиг нь бензиний дүүрэн тэгээд одоо машинд байх ёстой бүх зүйлийг яг буцаагаад ерөөсөө тавиад буцаад машинаа хүлээж өгнө. Хэрвээ бензин баг дутуу машин бохор болох юм бол тодорхой хэмжээний харгуул тавиад газар 1 литр дутуу байхад 4 долларын харгуул гэж бохоолаад энэ бензин колонкийн хажууд яг энэ угаах хэрэгсэл байж байна. Цэвэрлэгээний энэ бензин колонк дээр бүх бензин колонк дээр байгаа хүмүүс нь өөрснөө машиныхаа шилт тавьдаг ч юм уу хийж байгаа. Одоо энэ болохоор ерөөсөө хүмүүс өөрснөө одоо бүгд бичтэл хийчих гэсэн. Манай Монголд одоо бас түрээсийн юм машин хэрэглэдэг болсон шүү дээ. Тэгэхээр яг энд нь бас энэ үйлчилгээ явж ивэл бас зүгээр юм да. Явж байгаа хөтөө ер нь. Тийм тэгээд ер нь эднээс бензин колонк ер нь юм олон нийтийн үйлчлэх газар дагуур одоо хүнд хэрэгтэй машин дэргийн сервисийг усны шаланг одоо тэнд тэгээ хийгээр үлээдэг компрессор одоо бүх зүйл байгаа. Тэгээ ер нь бензин колонкнд дагаад одоо бензин колонк гэхэд өгдөг хүн байдгүй. Өөрснөө одоо бензинийхаа хийгээд мөнгө авч өгдөг, төлбөрөө төрдөг. Тэгээд ер нь тийм хариуцлагатай тогтолцоотой юм. Тэгээ бас нэг онцлог юм 7 хоногт нэг удаа бас юу бензин хямдарчдаг шатхууны үнэ. Тийм одоо энэ болохоор ер нь амралтын өдрүүд ажлын өдрөөр 7 хоногт нэг удаадаа ер нь бензиний үнэ маань яг байнга нэг өдөр тогтсон байдгүй. Бензин гаргаж байгаа компани ер нь засгийн газраас хүмүүстэй чиглэсэн нэг өдөр дэлгүүрээ хямдхан байлгадаг. Нэг өдөр одоо энэ бензин түвшнийхаа үнийг хямдруулдаг ч юм уу тийм үйлчлэл байдаг. Энэ машин түрээслэхэд нэг өдрийн хэдэн төгрөг байсан юм? Одоо нэг өдрийн бол машинаас шалтгаалж манайх шиг юм жижиг машин бол нэг өдрийн нэг $40, $35. Бүр том машин болохоор нэг $80, $90 байгаа. Цагаараа бодохгүй хоногоороо бод. Зөвхөн энэ хоногоор бодно тэр хоногтой хүн хэдэн цаг явах уу, ямар явах уу гэдэг нь бол нэг хамаа байхгүй. Өөрснөө шатхуунаа хийгээ явчих. Өөрснөө шатхуунаа хийгээд явна. Ер нь өдрөөр нь дандаа бодно. Эртгээ энэ машинаа ер нь авах гээд онлайнаар бүх машин дэргээ бүкэлсэн байдаг. Тэгээ очиод авахд бол машин маань бэлэн бүх инспекшн хийсэн. Унаад явхад яг хүний хэрэглээнд бэлэн байдгаараа даваад хэлээ. Онгоц бас билетээ хүртлээ. Тийм. Онгоц бас билетээ хүртлээ онлайнаар юм. Тийм ер нь бүх юм онлайнод энэ Австралид ер нь их хөгжсөн. Ер нь хүмүүс дэлгүүр явж шопинг хийн гэдэг ер нь байхгүй. Гэрлүүгөө ер нь онлайнаар бүх юм болохоор ер нь онлайнаар одоо хийх. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил
төрсөн гэрийн бууц байдаг. Тэрвэл сартай шин улам санах нууц байдаг. За дуусчлаа. Энэ юу вэ? Дуусч байгаа дөө. Энэ түнэлж явсан компаниудын одоо төлбөр гэх юм уу? Тоол гэж ярьдаг юм чинь. Тийм дэд бүтцтэй хөрөнгө оруулсан хувийн компаниуд нь засгийн газраас дэмжлэг авсан ч яваач ер нь бол яг нэг ашигласан хүмүүсээс тэгээд зардлаа босгуулж авчихсан. Нөхөд авчдаг тийм. Ер нь аягүй ашигтай гэсэн. Тэгээ шүү дээ. Энэ тэр энэ урт замыг хийхэд нэг л хугацаа шаарддаг тийм ээ. А энийг хийсний дараа нэлээд хугацаагаар тэр мөнгө орно гэдэг чинь хэд дахин нугалчихж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ер нь бол аэропорт дээр доотлон тэгэл өдөрт нэг 50,000 хүн ирж байгаа. Бид нэр ихсэн очиж авахгүй ч бас тэр хэмжээний машин унаа тэрэг очиж байгаа. Таксич бас зөндөө үйлчилж байгаа. Тэр болгон чинь мөнгө төлнө гэсэн. Гэхдээ яг онгоцны бодол руу явхад бол одоо өөр одоо манайхаар шүү дээ. Яг уу энийг бүр ярихаас өөр аргагүй. Манайхаар бол энэ мөнгөтэй газраар нь биш мөнгөгүй газраар тойроод нөгөө уул усаа одоо зам харгуугаа ивдээд тий ийм нөхцөл бүрдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энд бол ямар ч тийм нөхцөл байхгүй. Яг л энэгээрээ л явах ёстой бол хуулийн дагуу. Тийм угсаа энд эзэнгүй газар гэсэн ойлголт аягүй хавралтай. Яг цөлийн бүс мэсэл биш бол тийм Монгол шиг тийм хүн амын нөхцөлтэй хотуудад ер нь хинээч хараа хандлагагүй газраар тэгээд дураараа тэгж явах боломж угаасаа байхгүй. Манайх бол 22-ын товчооны эдэргээр чинь таргууны цаг янз бүрийн нэг цагт бол тойроод явчих боломж бололцоог бүрдүүлсэн байдаг шүү дээ. Энд ч юм бол тийм нөхцөл байхгүй. Угаасаа на байгаль их гэмтэхгүйгээр газар мазрын гэсэн тийм хээр тал гэхээс илүү тэгэл уулахад гол гойрох бүх юмтайгаа тэр болгоны чинь тойрч гарна хэцүүлнэ. Энд Мельбурний одоо яг энэ онгоцууд руугаа явж байгаа энэ газар доорх зам барагцаал бол хэдэн километр байгаа вэ? Эний агаарыг шийддэг юм бэ? За энэ бол галт төмөр болон гинтийн асуудал машины гарч байгаа нагарыг гадшин гаргахын тулд энэ одоо пен гэдэг энэ дээр байгаа сенснүүд байдаг. Энэ сенснүүд маань агаарын машин явж байгаа зүг урсгалын дагуу одоо машины эсрэг тал руу энэ агарыг одоо гарах зорилттой сенснүүд байдаг. Зогсоо цаг одоо энэ сенснүүд маань ажиллаж ичдэг. Тэгэхгүй бол энд одоо агаарын бохирдол тодорхой хэмжээний хүний уушгинд одоо хүүц байдаг. Энд нь одоо тест хийж шалгаж энэ сенснүүдийг ахиж нэмж тавьж одоо олонг тавьж агаарын аль болох эрүүл одоо зүгээр сайн агаараар сэлгдэг байна. Энэ тэгээд түнэлийн одоо машины явах хурд 80-тай байна. Энэ бол дунд хэмжээ юу? Энэ ерөөсөө максимум хэмжээнд 80 гэжээ. Энэ дотор одоо 80-аас илүү хурдтай явах юм бол энэ дээр нь одоо камерууд байгаа. Энэ гэрэл болгоных нь одоо дээр одоо энэ хурд хэмждэг камерууд. Энэ одоо камерын дээр нь бичигдээд хурд хэтрүүлсэн тохиолдолд одоо торгуулийн арга хэмжээ авна. Торгуул нь бол гэрт нь ер нь шууд хөгжсөн учраас шуудан гарал. Тийм тэр машины эзэмшигч нь одоо хин гэж хүний нэр байна. Тэр хүний нэрдээ шууд торгуулан тавигдаад ирнэ. Энэ яг нэг хэсэгтээ яаж байгаа л тоол өргөөгээд байна тий. Энэ түнэл маань орох гарах одоо хоёр өнцгүүдээрээ одоо машин өнгөрч өгöd тоолорын одоо мөнгө авдаг тоол маань одоо байрлсан байна. Хотод доогоор одоо өөр газраар бол энэ их хурдны зам энэ айгүйх юу вэ ш. Одоо хянагч самбарууд тий сая. Тий одоо энэ сая камерууд тий одоо энэ хянагч камерууд ямар машин явж гин маш олон байна ш. Тий тэгээд бүх машинууд орж байгаа машинуудыг одоо зургийг авч байгаа. Одоо тэгээд цаашаа одоо тэр мэдчихээ гэсэн одоо тий. Энэ замын тэмдэглэгийг бол ямар ч хүн хараад хаашааш төөрнө гэсэн ойлголт байхгүй. Тэгээд энэ
Тэгэлж бас яг дөнгөж энэ хотод шинээр ирж байгаа хүмүүс маань яаж явах вэ, ямар замаар явах вэ гэдэг одоо map, Google Map ашиглаж болно. Хаашаа явах вэ гэхгүй бас өөр хот юмд ирж байгаа болохоор яг би хаашаа явах вэ гэдгээ сайн явахгүй бас жоохон төөрөх магадaltaй. Гэхдээ бүх замыг маань зааж өгсөн энэ сайн тэмдэглэлүүд маань энэ зам ийшээ явнаа, энэ зам ийшээ шүү гэсэн тэмдэглэлүүд бол хангалттай байгаа. Өөрийн зам дээр нэмж хэлэх. Энэ зам дээр одоо ямар нэгэн эвдрэл, гэмтэл юм гарсан бол одоо 2-3 хоног гэхгүй тэр доор нь арга хэмжээ аваад шөнө оройн хүмүүс ирээд янзалдаг. Энэ зам байна бороо орох юм уу, байгалийн янз янзын үйлчлэх ус тогтоод байхгүй, ер нь хагарахгүй явуулахгүй маш зузаанд явдаг энэ замыг. Нэг тавиуд одоо 100 гаруй жилийн настай одоо энэ бараг л замыг тавьдаг гэсэн. Гүүрэн зам одоо манад маш хэрэгтэй байгаа шүү дээ. Тал тийш. Манайх юу авах те жоохон зай шүү дээ. Тийм зөвлөдөө одоо гүүрэн зам байна. Одоо энэ гүүрүүдийг тавьж өгснөөрөө энэ аль болох энэ явж байгаа урсгал маань ерөөсөө зогсолтгүй. Одоо биднес энэ нэгээр яваад гэрлэн дохой гэж ерөөсөө зогсохгүй. Дээгүүр доогуур зам хийж өгсөн гүүрэн зам хийснээрээ бусад одоо хөдөлгөөнд явж байгаа замууд маань ерөөсөө машиныг л жолоочиг одоо аюулгүй зарчуулах. Тэгээд ямар нэгэн тийм зогсох одоо илүү төлөв тийм хөдөлгөөн хийхгүй зориултаар энэ тавьж өгсөн гүүрэн замууд байна. Энэ гэрэлтүүлгийг гэрэлтүүлэг бол ер нь оройн цагт ер нь явхад жолоочд ер нь замыг ер нь хангалттай гэрэлтүүлэхээр гэрэлтүүлэн байгаа. Тэгээд холын гэрэл тавихгүй өмнөх машинтайгаа тэнд ямар орчин байгааг ер нь яг гэрэлтүүлгийн яг замтайгаа яг адилхан шийдэж өгч байгаа. Стандартаа дагуу. хүн яг замын дагуу одоо манайх сурталчилгааны замтай байдаг шүү дээ. Тэгэхээр энд бол нэг ганц нэг харагдсан. Одоо яг ямар зорилттой сурталчилгааны самбар авах вэ? Нэг самбар тавихад бас их үнэтэй. Өдрөөр 7 хоногоор энэ самбарын төрөөсийн мөнгө өгч өгөө. Тэгээд яг их олон самбар тавиад жолоочийн бас анхаарал, бас харах зүй, яг зам дагаж байх ёстой юу, ёсгүй юу тодорхой хэмжээний зөвшөөрлийг авч яаж энэ самбаруудыг маань тавьж байгаа. Үзэх тохиолч харагдахгүй болно шүү дээ, тийм ээ? Энд нэг шар таксинууд бөөнөрөө байсан. Тэгэхээр яг энэ нисэх рүү бол нэг тодорхой хэмжээний яг нэг компанитай гэрээ хийсэн юм гэж байх уу? Байгаа л үгүй. Энэ одоо нисэхтүүлийн таксины нэлээд олон сервис үзүүлдэг компаниуд байгаа. Энэ компаниудаас нисэхтэрээ ирж зогсох. Яг энэ компани ер нь тэр компани ер нь жоох таксины олон компаниуд байна. Бүгд өөрснөө ирээл хүнээ аваад ирээл хүнээ авна. Яг онгоцны хэд ачааллын үеэр бууж байгаа үеэр хүнээ авах гэж удаан хүлээж зогсохгүй ер нь хүмүүс нь таксигаа хүлээж бүр очиж зогсдог байгаа. Тэгэхээр бас манад бол нөгөө хувийн тэрэгнүүд их байдаг шүү дээ. Тэгэл ойрлоо л байдаг. Тэрийг бол ерөөсөө компаничлсан тийм бас зохицуул болох л байх та. Тэгээ энд бол тийм хувийн яг хүмүүс гэж таксинд явна ингэн гэж байхгүй те мэрэгжсэн таксины жолооч зөндөө олон бас ахад дээр нь шалгалт өгсөн. Тэгээд буцаад нөгөө нэг хүн маань ямар таксид суусан юмаа мартах ч юм уу үргэх ч юм уу тэр тохиолдолд яг ингээд буцаагаад холбогдохоор одоо тэр таксинууд маань бүх юм одоо жорчигчийг ороход нь камертай ямар хүн орж ийн яаж ийн бүх юм байна бичигдэжээ. Гарахад нэг машинаас ер нь хэдэн төгрөг авдаг юм бэ? Тоолтой замууд маань барьсан зам тавьснаас янз янз байгаа. Ер нь дунджаар $4, $2, $4.5 гээд янз янзын үнэтэй байгаа. Яг биднээс сая түнэлээр орсон зам маань $4 авчихсан. Бид нэр одоо нисгүүд руу явж байна. Тэгэхээр энтхийн онгоцууд тогтсон хуваарьт цагтаа нисдэг юм байл шүү дээ. Ер нь онгоцууд бол өөр газар шиг хойшлуулаад цаг агаар гэж аль болох зогсохгүй. Ер нь яг хэдэн минут хэдэн цаг гэд маш их онгоц бууж байгаа. Тэгээ энэ бүх онгоцыг аль болох нислэгийг хойшлуулахгүй, цагийг буцаахгүй, кайшилтуулахгүй төлөө одоо энэ олон хүмүүс ажилладаг байгаа. Ер нь яг л цаг бол цагтаар гэсэн. Гэхдээ энд одоо иргэдэд амгалан тайван байхын тулд гээд бас тогтсон нэг нислэгийн цаг байх шиг байх юм. Тийм одоо өглөө 6 цагаас оройн 12 цагийн хооронд ер нь онгоц бууж байгаа. Шөнийн цагаар 12 цагаас өглөөний 6 хүртэл онгоц буулгадаггүй байгаа. Яагаад гэх юм бол одоо энэ зочилчид хүмүүсийн одоо унтаж амрах үе тэгээд тийм олон шалтгаанаас болоод онгоцыг бол хамаагүй буулгаад байдгүй шин.
Яг энэ бодлын эргэцүүл донд Австрал амьдарч байгаа чиний хувьд эх орон ер нь яавал хурдан түргэн одоо хөгжлийн дээд биш гэхэд энгийн харьцаанд орж тэр талхаа хуваагаад байгаа хүмүүс бүтэн талхыг боломжийг бий болгоно гэж бодож байна. Одоо маш зөв асуулт байна. Энэ одоо эхний ээлжинд миний зүгээр бодлоор бүх залуучууд ер нь Монголдо очиж ажиллая, Монголдо очиж амьдрий гэсэн бодол хэрлийн чанд зөвхөн Австрал гэхгүй дэлхийн өнцөг бүрэн барьд байгаа. Энэ залуучуудын бол Монголд яг тэр хүнийг очиод ажиллаулаад тэр хүний үгийг сонсдог. Эхлээд үнэхээр мэдлэгтэй, боловсралтай залуучууд гадаадын ихтэй сургуулийг төгсөөд байгаа байхгүй. Тодорхой хэмжээний унган эдний англи хэлтэй хүн ч гэсэн тэр магистрийн ангийг сонгоод, бакалаврын ангийг сонгоод төгсөөд байхгүй. Докторийн ангид ер нь явдггүй. Энэ үнэхээр чадварлаг Монголын бахархал болсон тэр залуучууд хүмүүсийг тодорхой хэмжээнд Монголд тэднээс тийм өндөр цалинтай ажил хийхгүй. Биднээс хамгийн гол нь биднээсийн үгийг сонсдог. Монголдо ингээд хөгжилтний хувь нэмрээ оруулчихъя. Биднээс Монголын төлөө зохирох зүрх байна. Яагаад гэвэл миний цусаар Монгол хүний цус гүйж байна гэсэн тийм ирмэлзэл бахархал байдаг. Энэ залуучууд юм уу энэ хүмүүсээ Монголдо очоод энэ хүмүүстэйгээ засгийн газрын манай гишүүд маань нийлээд хамтраад за бүгднгийн биш юмаа гэдээ оруулдгүй маа гэд тодорхой хэмжээний энэ гадаадд байгаа энэ хүмүүсийг авчаа гадаадын бас нэг ийш тийшээ яваад нүд тайлгдсан юм үтсэн хүмүүс гэдэг чинь бас арай нэг өөр өнцгөр харж байгаа гадны соёлыг Монголдо авчаад түгээгээд энэ хүмүүст ер нь их боломж Монголд байна. Миний бодлоор бол эднээсийг л сонсч ид ер нь хурдан хөгжих байхаа бас. Тэгээс дам дамаа хоорондоо маргалдаад ингээд хоорондоо ярилцаад авах юм бол биднээс энэ жишгээрээ байгаад байна. Дэлхий хөгжөөд байна. Цаг хугацаа өнгөрөөд байна. Тэгэхээр хэлийн чандад суугаа монголчууд гэртээ ирдэг, эх орондоо ирдэг. Тэгсэн тэр гэртээ ирэнгүүт нөгөө орон зайгийг эзэлсэн. Орон зайгийн бүх хүмүүс нь эзэлсэн. Дахиад ажил хийх гэхээр болохгүй. Авчирсан мөнгө нөгөө болоод ингээ юм нь болохгүй болгонгот юу чгүй болохоос өмнө дахиад буцаад явж ш. Яг үнэнтэй одоо гадаад миний талаар таньдаг 2 3 ихтэй сургууль төгссөн өөрийнхөө зардлаар энд тэнд ажил хийгээд 5 төгрөг олсон мөнгөөрөө өөрийгөө оюунаа хөгжүүлсэн хүмүүс байгаа. Монголд очиод нөгөө хэд нь ажилд орох гэхээр таны нас явцсан байна. Тийм байхгүй байна, ийм байхгүй байна гэдэг аим тэр одоо бүдүүлэг гэхэд юу юм тийм амар одоо өрөөсгөл ойлголт байдаг. Энэ ойлголт юм уу энэ юмс садаад тэр хүний толгойдох байгаа юмыг Монгол улсдаа нэг ашиглаад авчихсан. Тэр хүнийг ингээд хэрэглээд авах одоо тэгчл Монголд иргэдэж хүмүүс чинь гадагшаа явж байгаа тэр толгойд байгаа юм өөрөө ганцаараа хадгалаад үлдэнэ гэж байхгүй. Улс их орондоо хэрэглэе гэж байгаа. Энийг л зөв зүйтэй авах одоо боломж болцоо зөв зүйтэй авах арга хэмжээгээд олох хэрэгтэй байна. Тэгээ одоо ер нь залуучууд гадаад байгаа хүмүүс нэгдээд ер нь их том янз янзын холбоо, янз янзын байгууллагад их юм хийгээд байгаа. Даан тэднээс дэмжих одоо хүн дэмжих юм арай багтаа хүч мөхсдөд байна л да. Тэгээд хоорондоо ярихаас өөр юмгүй болохгүй юм штэ. Ер нь болохгүй л юм штэ. Болохгүй болоод энэ болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр болохгүй байгаа юмд нь дэмжлэг өгөөд, тус өгөөд үнэхээр тэр хүмүүс өөрснөө чаддаг учраас тэр байр суурин дээр байгаа учраас энэ болгож байгаа бүтээж байгаа, хүсэж байгаа, ирмэлцэж байгаа бүхэндээ туслууд их зүгээр санагдаж байна. Миний ч бодол ийм л байна. Би эх орондоо байгаа ч гэлээ гэсэн би хүний нутгаар явж байхдаа энэ л бүхэн дээр сэтгэл эмзэглэж байна. Энэ бүхэн дээр би сэтгэл өвдөж байна. Тэгэхээр бид нэр яриад хамтраад байлаач гэсэн тосоод аваад болгоод өгөх хүн хэрэгтэй байна, тийм үү? Тийм, яг зөвөө. Тийм. Яг энтэй санд нэг байна. Ер нь энэ залуучууд энэ хүмүүсээ одоо чааш нь биш Монголдоо ингээд үдээгээсээ Монголд энэ залуучуудыг очихоор нь за ажлын байр гэж хэлэх биш. Эднээсийн үгийг сонсдог байгаасаа эднээсийн ганц нэг бас нэг дэмжээсээ за үгийг сонсох юм биш юмаа гэд эднээс энэ залуучуугаа дэмжээд өгөөч ээ. Жохон дашуурдаад энэ залуучуудаа урам хайрлаач гэж одоо бусд хүмүүстэй хандж уриалж хэлээ да. Цэргийн хороо байж болж байгаа юм чинь тэгвэл гадны хэлийн чандад суугаа монголчууд хүрээд ирэхэд тэр сайхан нэг хотыг өгвөл босгоод өгчихлээ. Тэрийг өөрснөө босгоод аавна шүү дээ. Тийм зөвлөдөө энэ залуучууд энэ хүмүүстэй ер нь аль болохын цөөхөн бид нар чинь 2 сая 3 сая одоо хүн амттай цөөхөн монголчууд асар том нутагтай тийм асар том нутагтай энэ юмд энэ гадаадад ингээд бүх хүмүүсээ ингээд гаргаад энэ хүмүүсээ явж энэ жоохон хүмүүсийг авчираад Монголдоо хилдэг шиг нэг юм хийгээд нэг шинэ Улаанбаатар гэдэг шинэ Монгол улсыг зохицуулахад нэг амар хэцүү зүйл байхгүй баха. Ер нь яг энэ хүмүүс санаа оноо нэг зүгтээ нэг тийшээ харж чадах юм бол нэг гадны улс хөгжилтэй гой сайхан гэж ярих биш. Биднээс яг өөрснийхөө үйлдвэрлэгч орн болоод мал аж ах уу энэ бүх юмараа биднээс өөрчлөснөө дэлхийд танигдаж болно шүү дээ бүр. Яг нэг юмаа дагнаад
Одоо энэ анхаарлын төвшөнд байгаа үед нь штэ. Тийм одоо ер нь бол дараа нь яах юм? Гуйгаад ч ирэхгүй штэ энэ улс орон. Тийм энэ дэлхийн ер нь одоо миний хувьд энэ гадаад байж хаад Монголыг их сонирхдаг одоохондоо хүмүүс ер нь уул уурхаагаас ахгуулаад аялал жуулчид бүх юмар нь сонирхоод байгаа л да. Энэ сонирхож байгаа энэ Монголыг гэсэн сэтгэл зүрэхтэй байгаа Монголд юм хийж гисэн бүтээж гисэн гэсэн гадаад хүмүүстэй хамтраад компаниудтай хамтраад байгууллагатай хамтраад биднээс энэ хүмүүсийг дөрөөлөл юм хийж авах хэрэгтэй л дээ. Тэрнээс дараа нь хэдэн жилийн дараа биднээс айхтар том хууль дүрмтэй гадны нэг улсууд хөрөнгө оруулдаггүй юм хийдэггүй ийм босон цагт 1000 гуйгаад гадны улсууд хүмүүс ирэхгүй байх л та. Мөнхийн ариун усыг олох гэж ичиг архад гарсан ч биштэй мөрөөдлийнхөө үзүрээ сатгах гэж хүний нутаг зүтгэж явандаа би 200 насыг наслах гэж хүний нутгийг зорьсон ч биштэй 2 нарыг үзэх биш хүний нутагт юугаа чиндээ би салхины хүртэл үнсэдэлэ ухтаа сайхан Монголдо очидоо бац сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн сивэрсэн ичидээ Хөрс дэлхий өөртөө нар зүуд аялахын яйс тул хол ойрын ялгал гэж байгаа ч үгүй ч харин хоолой торснол нүс зүрх чиглэхийн цагт хүний газраас нутгаан санана гэдэг юутай үйтэй дэлхийн дэдэд байгаа миний монголчуудаа дэлгэр монголч нь та нарынхаа санаж байж шүү дээ. Цэнгэл жаргалын амтан думбад би нутгаан ямар мартсан ч биштэй цэцгэн хүртэл өндөө хүлээсэн цэжний нутгаа зүудэлж явандаа би ээжээсээ хүн ахаад мэдлэх гэж энэ л хорвоо залбирсан ч биштэй аваасаа илүү ажлал олох гэж алаг дэлхийг туудсан ч биштэй би салхин хүртэл үнсэдэлэ ухтаа сайхан Монголдо очидоо бац сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн симэрсэн ичидээ төргин очидоо салхин хүртэл үнсэдэлэ ухтаа сайхан Монголдо очидоо бац сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн симэрсэн ичидээ төргин очидоо сайхан Монголоо санаад ирлээдээ За ингээд бид залуустай хүний нутагт уулзаж тэдний санаа сэтгэл бодлыг ярилцаж тэдэнтэй юу хүсэж гэн, юу бодож гэн, юунд зорж гэн гэсэн энэ сайхан асуулт болгондоо би хариултыг авлаа. Тэгэхээр энэ хариултын дотор чухам юу л үлдэж гэн гэхээр энэ бол эх орондоо их зүйлийг л аваачихсан, мөдхөн очихсан гэсэн чин ирмэлцэлтэй залуучууд байна. Энэ бол бидний бахархал. Бид бахархах зүйлээрээ л бахархах ёстой. Тэгэхээр энэ бахархлын мань эзэд энэ залуучууд энд ирсэн хөлийн чандад яваа монголчууд маань байна. Тэгэхээр монголчуудаа бид бүгдөө
сайн сайхан бүхнийг хүс. Эрүүл мэнд байх нь хамгийн чухал. Бид эрүүл мэндтэй эрүүл байвал бүхнийг сурч, бүхнийг боловсруул, эх орондоо юу хийх вүлээ, юу бүтээх вүлээ гэсэн чин ирмэлцэл нь тэдний хүсэл нь биелнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг бүсийн өрөө хөлийн чандад суугаа Австрали оронд суугаа монголчуудтай Австралийн хот болгонд байгаа монголчуудын холбоотой Сидней хотын болон бүх хотуудын оюутны холбоотой гэгэн төвдөө маш их баярлалаа. Бидэнд аливаа нэг зүйл тус димээр заавал юм бүтдэг. Бид хамтдаа байж эхийг бүтээнэ. Эрхэм үзэгчдээ энэ болгоны бэлэг тэмдэг болсон энэ сайхан монгол залуучуудтай бид аз жаргал, сайн сайхныг л хүсэж байна. Бидний нэвтрүүлэг та бүхэнд сонирхолтой, содон, мэдүүлжтэй, таниуштай болгоныг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Австрали оронд ирж суралцахад бүх зүйл хангалттай, Австрали оронд ирж ажиллахад бүх зүйл хангалттай, Австрали оронд амьдрахад бүх зүйл боломжтой байна гэдгийг л бид хэлэх гэсэн юм. Эрхэм үзэгчдээ таач гэсэн хүүхдээ, үр хүүхдээ оюуны сайхан энэ их орон руу явуулж буцаж ирэхэд нь сүүн сайхан сэтгэлээ өргөн өгтөж аавна гэдэгт итгэлтэй байна. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрийг л сар тайшин нулимс санах ууц байдаг.